төсөв гэдэг бол тоогоор илэрхийлж байгаа хөгжлийн бодлого гэж ойлгодог. Тэгээ Монгол улсын ирээдүйн хөгжлийн тэр дундаа эдийн засгийн хөгжлийн бодлогыг өнөөдөр хэлцэж байна. Тэгээ Жавхлан сайд, Дамдын яам, Ундрам сайдаас өөр сайдуудын танхимд алгалдаа. Тэгэхээр энэ засгийн газарт эдийн засгийн бодлого бол нэг сонирн биш байх шиг байна. Ер нь ингээд Жавхлан сайдын хариултаас харахад Монгол улсад эдийн засгийн бодлого байна уу да гэдэг юм бодол төрж байна. Учир нь юм бэ гэхээр өнгөрсөн засгийн газарт бид нар хамтарч ажилласан. Тухайн үеийн сангийн сайд төсөв тодтох шаардлага байхгүй. Төсвийг тодтоход бол шалтгаан хэрэгтэй гэж хэлдэг байсан. Одоо ингээд төсвөө тодтох гэж байна л доо. Юу илэрхийлж яах вэ гэхээр засгийн газар өөрчлөлтийг л хүлээж ирсэн юм шиг байна. Нэг. Хоёрдугаарт энэ төсвийг тодтох гэж байна гэдэг бол бид нар төсвийн төлөвлөлтөн дээр алдаа гарч ийна л гэсэн үг. Төлөвлөлтийн алдаа гарч ийна. Тэгээ их хурлын гишүүд бол ингээд төлөвлөлтийн алдаа гараад төсвийн хүрээний мэдээлэл чинь нэг 2-3 жилдээ тогтвортой байгаад ингээд жил болгон төсвөө батлаад явах энэ явц чинь 6-аас 7 удаа төсвийн хүрээний мэдээлэлээ өөрчлөөд төсвийн дотгол хийгээд байна. Төсвөө буруу төлөвлөөд байгаа юм биш үү? Эдийн засгийн хөгжлийн бодлого байна уу? Нүүрс зэсний дэлхийн үн ханшийг тойрсон зүгээр л нэг юм одоо нэгтлэн бодохын бүртгэл байгаа юм биш үү гэдэг ийм хандлагаар асууж байна л да. Тэгээ хариултууд бол жоохон хангалтгүй байна. Одоо өмнө нь их сайн хариулдаг байсан. Тэгээ одоо энэ Жавхлан сайд энэ Гандамар сайд байхгүй болохоор ганцаардаад байгаа юм уу яасан? Их тааруу хариулаад байна та. Их ач холбогдол өгөхгүй байгаа юм уу? Энэ бас энэ эдийн засгийн хөгжлийн яамныхан маань юу болсон ерөөсө хариулдаггүй. Тэгээд тодорхой хариултууд өгмөр байна. Төсвийн хүрээний мэдээлэл дээр би нэг ийм зүйл асуумаар байна. Одоо улсын их хурл хэд хэдэн хуулийн төслийг өргөн барих гэж байгаа шүү дээ. Энд нь одоо жишээлх юм бол нэмэгдсэн өртгийн албан татварыг 5% болгох хуулийн төслийг өргөн барьцсан. Одоогийн ерөнхий сайд бол энэ хуулийг дэмждэг. Ингээд татварын маш олон өөрчлөлтүүд гарнаа. Энэ татварын орлого бүрдүүлэлтэн дээр энийг тооцож үзсэн үү? Дахиад буруу төлөвлөлөөд оруулаад ирсэн юм биш үсттэй. Инфляцтай холбоотой зүйлийг олон гишүүн асуусан учраас би энэ татварын орлоготой холбоотой зүйлийг үл нэмж асуумаар байгаа. Хоёрдугаарт нийгмийн даатгалын реформ хийгднэ. Нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт орно. Энэ асуудлыг энэ төсвийн орлого бүрдүүлэх талдаа оруулсан юм уу гэж асуумаар байна. За хоёрдугаарт нь аудитын байгууллага 9.3 их найдын зөрчил байна. 61 төсвийн ерөнхийлөгчийн захирагч бол одоо алдаа гаргасан байна гэж байгаа. Ер нь энэ аудитын дүгнэлтэн дээр нэг хариуцлага хүлээлгдэг болвол яасан юм бэ? Монгол улсын аудит бол зөрчлийг танилцуулдаг байгууллага болж хувирлаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Баярмаа гишүүн маш оновчтой саналыг бол хэлсэн байлаа шүү дээ. Ингээд нэг юм төсвийн хариуцлага гэдэг зүйлийг нэг удаа энэ удаа парламент улсын их хурлын дараа амар ойсгалан дараа аудитын байгууллагын дүгнэлтэн дээр нэг ач холбогдол өгөхгүй бол цаашдаа бол энэ явахгүй нэ гэж хармаар байна. За хоёрдугаарт Монгол улс, гуравдугаарт энэ маш олон хууль дээр энэ татварын хөнгөлт авахар байгаа шүү дээ. Жишээлх юм бол мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг дагаад Монгол улсын инновац мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд 8 төрлийн дэмжлэг үзүүлэхээр байгаа шүү дээ. Энэ төсвийн орлого бүрдүүлэлтэнд нөлөөлнө. За сангийн сайд Болдын Чавтай хариултгий. За Баатар гүшүүний асуултанд хариулъя. Гүшүүний одоо энэ чинь төсвийн хүрээний мэдээллийн өөрчлөлт ярьж байгаа шүү. Төсөв биш. Тийм учраас төсөв дээр бол би бүх асуултанд нь хариулаад явна. Төсвийн хүрээний мэдээллийн эдийн засгийн хөгжлийн яам маань өөрөө энэ макро төлөлтөд хийдэг. Инфляцтай холбоотой энэ макро төлөлтөд бүх одоо асуудлуудаа эдийн засгийн хөгжлийн яамтай болсных энэ яам маань бүтэн ажилланаа. За бид тэр таны ярьж байгаа тэр татварын орлого бол нийгмийн даатгалтай холбоотой энэ өөрчлөлтүүд бол 26 оны төсөв төр нөлөөллүүд нь гарч ирнэ. Бид одоо 25 оны сүүлийн хагас жилийн төсвийн тодтголыг хийж байгаа. За тодтгол 3-4 сард ер нь бол тодтгол хийх шаардлагагүй байсан. Бид хууль зөрчиж тодтгол хийж болохгүй. Хэн нэгэн хүнийг тодруулах гэж зорилготойгоор тодтгол хийж болохгүй. Тийм өсөд байх зүйлч биш.
өдрөөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Шинэ засгийн газар байгуулагдаад бүтцэд нь өөрчлөлт орсон учраас энэ бол хуулийн хамгийн одоо яг хуулийн дагуу зөв үндэслэл нь өөрөө энэ. Энийг дагаад хяналтын тодтол хийгдэж байгаа ийм л асуудал. За тэр мэдээлэл технологийн тэр 8 төрлийн дэмжлэг гэдэргээд ер нь яг салбар болгон дээр ийм зүйлүүд байгаа. Ер нь салбарын энэ 208 хуулиар аль хэдийн төсвийг одоо ингээд хуваарлцсан байж идэг. Гэтэл төсөв маань энэ хуваарлтандаа ч хүрдэггүй байна. Энэ мэдээлэл технологийн энэ бас одоо тэр бид санд хүргүүлсэн энэ олон төсөвтөр ачаал ирж байгаа энэ хуулиудыг зэгцлэх энэ дотор бас энэ орцсон л явж байгаа. Энэ одоо нөлөөллүүдийн хойшлуулъя. Эсвэл бүр энэ хуулийг нь цуцлая гэсэн ч саналуд байгаа.